안녕하세요. 세메차노 난슬만. 자, ингээд 22 дугаар хичээл дээрээ уулзгааж байна. За, 22 дугаар хичээл дээрээ бүгдээрээ шинээр 약속 буюу амлалт хин нэг юм бид нар амлалт өгөх үедээ ашигладаг ийм дүрмүүдийг үзэхээр багш нь авчирсан байна. За цаг хугацааны ямар нэгэн учир шалтгаанаас болоод илэрхийлэгддэг одоо дүрмүүдийг авчирсан байна. Тийм учраас ингэсэн болохоор одоо ингэ гэдэг ч юм уу бидний нөгөө нэг урд нь болж байгаа процессоос болоод хойно нь ямар үйлдэл гарч иж байгаа үр дагаврыг ерөөхдөө ярьдаг ийм дүрмийг авчирсан байна. Аасаосоо 2 ах нь тийм үү. Бид нар аасаосыг аас 4 А-ийн 4 гэж орчуулсан шүү дээ. За тэгэхээр одоо энэ дээр нь ерөөхдөө аас гэдгээр нь орж ирнэ. Учраас болохоор гэсэн учир шалтгаантай. За тэгээд дээрэс нь би тэгэж ингэж чаднаа гэж ерөөхдөө ямар нэгэн зүйлийг одоо хийж чадах тийм чадамжийн тухай ярьж идэг. Бас нэгэн ийм дүрмийг багш нь 2 дүрм авчирсан байна. За ингээд бүгдөө дүрмдээ орцгоё. За уйл өгөндөр шууд ерөөхдөө аасаа осоо гэж залгах чинь нэр өгөндөр залгахдахтаа иосоо ёсоо гэж залгана. Иосоо гэдгийг маань гэвлэгч дээрээ залгаад их шиг дээрээ болохоор ёсоо гэдгийг залгахад болно. За тэгээд ухраас болохоор тийм үү. За ингээд бид нар харилцаа ранд оруулж ирээд харъя да. 한국어 시험에 합격해서 한국어 시험에 합격해서 기분이 좋습니다. Нэгэсэндээ би солонгос хэлнийхээ шалгалтандаа тэнцчихэд одоо энд миний одоо хоёр дахь хийсэн миний энэ үйл одоо хөдлөл маань юунаас болсон үр дагавар вэ гэхээр урдлал нь болж ирж байгаа үйлдэлийг агуулж байгаа учраас хойно нь би ийм үйл гаргаж байгаа гэсэн үг. За тэгэхээр би тэнцсэн учраас яг одоо би баяртай байна гэдгийг илэрхийлдэг нэг ийм дүрэн байгаа гэж ойлгоход болох нь. За хоёрын харъя да. 이번 여름의 날씨가 좋아서 이번 여름의 날씨가 좋아서 시골에 갈 거예요. За нэг ясандаа юу вэ? Миний хөдөө явна гэсэн шийдвэрийг юу гаргаж өгсөн бэ? Нэг ясандаа энэ зун цаг агаар нийтдээ ерөөхдөө гоё байгаа болохоор би юу вэ? Одоо хөдөө явна гэсэн ийм шийдвэрийг гаргаж ирж байгаагийн бас нэгэн үр дагавар гарч ирж байгаагийн хэв шинж байх нь. За тэгвэл 겨울이어서 за энэ одоо яасан? Би нэр үг оруулж ирсэн байна тийм ээ. 겨울 이어서 гэдэг үг маань 이라서 гэсэн бас нэгэн ижлэн утга санааг агуулж идэг. За тэгэхээр би энэ дээр 이라서 ч байж болдго юм байна гэдгийг бас ойлгоход болох нь байна. За тэгээд 오일 예미친 тийм үү? 오일 учраас 눈이 자주 옵니다. 겨울이어서 눈이 자주 와요. 자주 옵니다. хоёлаа болно. За тэгээд учир шалтгаан нь юу вэ? Үйл байгаа учраас үр дагавар нь цас ороод байгаа гэсэн үг байна тийм. 100 цас ордоггүй шүү дээ тийм ээ. Яг түүнтэй ажиллах орж ирж байна гэж та бүхэн ойлгоход болно гэсэн үг. За 왜 늦게 일어났어요? яагаад орой болтол унтчихсан юм бэ? За өд болтол унтчихсан юм бэ гэж асууя хэвлээ. За нэг ясандаа чи оройтой сэрлээ гэсэн утгатай үг байгааз. За тэгвэл асууж байгаа тохиолдол юу гэж вэ? 피곤해서 늦게 일어났어요. 피곤해서 нэгсэндээ юу юм? Би ядарч байгаа учраас. Би ядарч байгаа учраас оройтой бас сэрлээ гэж одоо яах вэ? Хэлж бас болох нэ гэсэн үг. За миний оройтой сэрсэн шалтгаан маань ерөөсөө ядарсан гэдэг утга байна гэсэн үг. За тэгээд дараагийнх нь харъя да. 왜 밥을 안 먹어요? яагаад хоолоо идэхгүй байгаа юм бэ? яагаад хоолоо идэхгүй? 배가 고프지 않아서 밥을 안 먹어요. За нэгэсэндээ хоол идэхгүй байгаа шалтгаан маань өлсөөгүй байгаа байна гэсэн үг. За ерөөхдөө ийм байдлаар ерөөхдөө яах нь орж иж бас болох байна. За дараагийнх нь харъя да. 비가 오니까 за багш нь яасан энэ дээр одоо 니까 дүрм авчирсан байна тийм үү. За тэгээд аасо энэ хоёрыг багш нь хооронд нь харьцуулж өгөх гэж багш нь авчирлаа. За 비가 오니까 지하철을 탑시다. За нэгэсэндээ бороо орж байгаа юм чинь метрон цуцгаая. дараагийнх нь 비가 와서 옷이 젖었어요. За нэгэсэндээ бороо ороод миний хувцас нь орчлоо. Үр дагавар яригдчихээн тийм үү. За өмнөх нь 이니까 гэдэг дүрэн маань
Эника гэдэг дүрэн маань Асаосоо учраас гэсэн хоёулаа ижилхэн энэ учраас болохоор гэсэн утга санааг агуулж идэг. Гэхдээ Эника гэдэг маань одоо цагийн хэв шинжтэй байждаг. Нэг ёсондоо үр дагаврыг гаргахаасаа өмнө тэр уртлын байгаа асуудлыг гэс хойно нь шийдэж өгч чаддаг дүрм гэсэн үг. За Асаосоо дүрэн маань өнгөрсөн одоо юу гэх юм болж буй тэмүүллийг ярьцдаг. Одоо жишээлбэл ализины болчихсон процесс дээр би хойно нь үр дагавар бичдэг гэсэн үг. За нэг ёсондоо би юу юм? Эника гэдэг зүйл дээр яасан. Аль хэзээний би хувцаанд орохоос өмнө яасан. Миний хийсэн үйлдэл маань метронд орсон. Одоо би нөгөө үүлээ хамгаалж чадчихагааз. За тэгмүүд бороо орсон болохоор миний хувцс нь орчихсон юм аа. Гэдэг учир шалтгаан нь миний хувцс ерөөхдөө энэ бороо орсноос болсон. Гэдэг тэрний үр дагавар гараад ирчихсэн байгаа зүйлийг хэлж байдаг гэсэн үг. За тэрнээс би урьдчилан сэргийлж хамгаалж чадахгүй байгаа гэсэн үгээс. За миний гиз юу вэ? Үлсөөд хоолны газар руу хоол идэхээр явсан. Мөн үү? Хоол идэхээр явсан. Үлссэн болохоор энэ дээр сүн гэдэг дүр юу орж иж байгааз сүн болохоор. За тэгвэл энэ юу юм гэхээр үлсөөд нэг гэсэн да. Үлсөөд. За би гиз үлсөөд хоолны газар руу хоол идэхээр явж байна. Миний гиз үлссэн болохоор би хоолны газар руу явж байна. Ийм байдлаар орж ирнэ гэсэн үг. За тэгэхээр нөхцөл байдал маань ямар шүү байдал руу орж ирж байгаа гэхээр яг энэ хоёр маань хоёулаа давхцаад ороод ирсэн байгаа тохиолдолд та бүхнээс ямар нэгэн шалгалт ч юм уу нэг иймэрхүү юм тохиолдоход та бүхэн бүр илүү гүнзгий энэ хоёроо мэдчих хэвээр учраас багш нь энэ хоёрын бүр ингэж ялгааг нь сайн тайлбарлаж өгöd байгаа шүү. Тэгвэл хоёулаа ижилхэн нөгөө нэг орчуулагдаад учраас болохоор хоёулаа шалтгаан тоочдог, шалтгаан ярддаг гэдэг ингээ орчдөг. Болохоор нөгөө нэг яг хэрэглэгддэг үе процесс дээр бид нэр алддаг байгаа. Тэгэхээр багш нь алдуулахгүй тулд алдаар юу вэ бүгднийг ингэж бүр утгачлж тохиолдлуудыг энэ хүртэл ярьж өгöd байгаа шалтгаантай шүү. За тэгэхээр юу вэ? Нэг нь өнгөрчч тийм үү? Нөгөөдг нь одоо болсон процессыг би яасан даван тулах гэдэг байна л гэсэн утгатай байна гэсэн үг. За одоо чадамжаа ярив. За чадамж. За энэ дээр маань би тэгж чадна, ингэж чадна л гэсэн утга санааг илэрхийлдэг. Дүрэн мөрөө ерөөхдөө амархан дүрэн. За энд байгаа сүү гэдэг маань ихэвчлэн дандаа чадамжийг ярьж байдаг сүү аа. Энд байгаа сүү маань. За ерөөсөө юу вэ? 저는 한국어 책을 읽을 수 있어요. Би уншиж одоо энэ дээр уншиж чадна. За сүү 있어, сүү 없어 гэх юм бол чадна, чадахгүй гэсэн утгаар орж иж байгаа. За тэрний даатгыг харъя да. 열심히 공부하면 시험에 합격할 수 있어요. тэнцэж чадна. Тийм ээ? тэнцэж чадна. За түүний араас нь 먼저 약속이 있어서 яасан бэ? 음악 회의에 갈 수 없어요. За энэ тохиолдлыг бид нэр Асаосоо дүрэн байна тийм үү? За тэгэхээр яасан? Аль хэзээний процесс явагдаад би үр дүн ярьж байна тийм ээ? За үр дүн ярьж байгаа үе. За яасан? Би өмнө нь эхлээд надад юу вэ? Би нэг болцооны надаа болцоотой байсан тийм ээ? 약속. Болцоо гэдгээр орж ирдэг, амлалт гэдгээр орж ирдэг хоёулаа болно. За тэгэхээр би өмнө нь хин нэгэндээ амлчихсан цаг байна тийм үү? Болцооны цаг байна. За тэгвэл дараагийн хин нэг нь ирээд яасан? Хоёулаа 음악 회의. Одоо юу гэх юм? 음악 회의 гэдэг маань одоо юу гэх юм? Одоо ийм хөгжмийн одоо найрал хөгжим гэх юм одоо юу гэх юм? Тэр хөгжмийн одоо концерт болох гэж байгаа гэсэн үг. За тэр хөгжмийн концертод бас урьдчиж. За тэгвэл яах вэ? 2 цаг хоёулаа давхцсан тохиолдолд би уучлаарай би өмнө нь цагтаа байсан. Өмнө нь би хин нэгэнтэй цаг тохирсон байсан учраас би ийшээ явж чадахгүй байна. Тэгээ яах вэ? Энэ хүнд би явж чадахгүй гэдгийг хэлэх юм тийм ээ. За тэр тохиолдолд ингэж орж ирж байна гэсэн үг. Исосоо ализины байсан учраас гэж орж иж байгааз. За энэ дээр бас ингэж орж ирж болдог байх нэ. За дараагийн жишээ өгнө. 자, дараагийн жишээ өгөн дээр нь 한국말을 할 수 있어요? 한국말을 할 수 있어요? ихэвчлэн дандаа нөгөө нэг мэдээж оюутан хүн чинь тэгэл энэ тэнд маш олон ажлуудыг хийдэг шүү дээ. Багшийн ч гэсэн тэнд очиод 9 шидийн ажил хийсэн. Үйлдвэрт ажиллаж үзээл янз янзын ажлууд. Тэгж байгаа тохиолдолд та нарын сургууль
Сургуулийн чи орчин. За шал ондоо ажил дээр байгаа орчин. Шал ондоо. Энэ хоёр бүр тис хоёр өөр ертөнц байж идэг. За тэгээд сургууль дээр байгаа тохиолдолд бол мэдээж хоорондоо ойлголцох ч юм уу те илүү нээлттэй байж чаддаг. Гэвч нөгөө нэг ажлын байран дээр би нэг амралтаараа ч юм уу ажил хийгээд ажил хийж явах явцад илүү стресстэй. Яа тэгэхээр танайхаа ингэж чаддсан юм уу? Гэл те танайхаа зарим гэд юм уу? Танах мориороо сургуульд авдаг үстэй гэл ингээд байдаг те. Тэгэхээр ингээд стресс ингээд та нар ч гэсэн бас очиод биеэрээ амсаар ингээд бас стресстэй. Айгүй тийм бас тохиолдол байдаг. Тэгээ одоо бол харьцангуй бас гайгүй болж байгаа байх гэж багш найдаж байна. За тэгэхээр тэр үед бид нар яах ёстой гэхээр амар тийм ингээд кондаун болох хэрэгтэй хана штэ ингээд тайвшрах. За тиймдээ энэ хүн угаасаа л ийм хүн нэг жоохон тайвшраад өөрийгөө нэг ийм байхгүй бол ингээд өөдөөс нь бас алцаад хахаар нөгөөд чи ингээд улам ингээд байдаг. Бас нэг тийм талтай. Тэгэхээр амар өөрийгөө амар тийм тайвшруулдаг байх хэрэгтэй. Тийм ээ, тийм аах тэгдэж штт тийм гэл ингээд заримдаа ингэт юм уу гэж хаяа ярьж өгөөд ч юм уу те. За тийм хүн үнээсээ шалтгаалаад яжулж асуудаг хүн байна. Зүгээр ингээд мэдхгүй үнэхээр мэдхгүй асуудаг хүн байна. Янз янз тохиолдлууд нөөрөдөг болохоор та бүхэн тэрийг уур амьсгалаа ажиглаж агаад өөртөө яах нь тэр харилцааг өргөжлүүлээд аваа явах боломжтой байх нэ тий. За 한국말을 할 수 있어요 гэдэг үг аюул асуудаг. За тэгэхээр бид нэр юу гэж хэлгээ? 네, 한국어로 말할 수 있어요. гэж хариулж болно гэсэн үг. 한국어로 말할 수 있어요. За нэгэсэндээ солонгосоор би ярьж чаднаа гэж байгаа. Солонгосоор би ярьж чаднаа гэсэн утгатай үг болно гэсэн үг. За түүний дотлын харъя да. 이 약을 살 수 있어요? Энэ имийг авч болох уу гэж юм тийм үү? Энэ имийг би авч болох уу гэсэн чи юу вэ? 아니요. 아니요. 임산부. нэгсэндээ жирэмсэн хүмүүс ахна тий. За жирэмсэн хүмүүст энэ имийг юу вэ? 이 약을 살 수 없어요. жирэмсэн хүмүүс нь энэ имийг авч болохгүй. 에게 이 약을 살 수 없어요. тий. За тэгэхээр хүнд жирэмсэн хүнд энэ имийг зарахгүй нэгсэндээ. Худалдаа авалт хийж дээ. Тэгэхээр худалдаа хийхгүй гэж нэгсэндээ болж байна гэсэн үг тий. За ийм байдлаар ерөөхдөө бас орж ирж болж байна. За бид нар өгүүлбэрүүдээ дахиад нэг үснэгтэнд оруулж ирээд багш нар харуулъя. Үснэгтэнд оруулж ирээд харуулах юм бол илүү бас ойлгомжтой. Өөрөө дараа нь нөгөөдгөө хараад өгүүлбэрт оруулаад авах боломжтой болж байгаа. За 먹다 байна тийм ээ. 먹을 수 있어요. 먹을 수 있어요. 쓰다 쓸 수 있어요. 쓸 수 있어요. 비칠 찾나? 읽을 수 있어요. 원시 찾나? тийм ээ. 말할 수 있어요. 예 찾나? 갈 수 있어요. 어찌 찾나? 옆 찾나? 자, 찾을 수 없어요. 하야가 없고 해나. тийм ээ. 하야가 없고 해나. 자, 빌릴 수 없어요. 유에. зээлэх боломжгүй байна. Тийм үү? зээлэх. За, тэгмүүдээ 운전할 수 없어요. За, юу вэ? машин барьж чадахгүй тийм ээ үнэлэх байхгүй гэдэг ч юм уу. За 기다릴 수 없어요. би хүлээж чадахгүй байна тийм ээ хүлээж чадахгүй байна. За 믿을 수 없어요. юу вэ? 믿다 믿을 수 없어요. итгэж чадахгүй. Тэгшээний өгнүүд байж болно гэсэн үг. Бид нар нөгөө нэг хувирдгууд ажиглаад нөгөө хувирдгууд хувиргах нь биш үү тийм ээ. За багш нь ингээ харилцан ярианд орё. За харилцан яриаг нь авчирсан байна. Харилцан яриа нь юу вэ? 여보 гэвчсэн шүү. За энэ юу илээ? 여보 тийм ээ? 여보세요 шүү дээ. хойноосоо. За энэ дээр багш амар нэг тийм онгойтой байдаг шүү дээ. юу гэх одоо ингэ хэлний бэлтгэлээр багш нь явсан. Тэгвэл ингээд маш олон орны хүүхдүүд байгаа тийм. Тэгэхээр орон соёл андаа тэгвэл ингээд багштайгаа ярьж байгаа яриа одоо юу гэх ингэж ярьдаг шүү дээ. Hi тэ hello гэнгээ ярьдаг нэг яриа байгаа да. Тавчиж байгаа юм hi гэдэг ч юм уу. За тэгвэл нөгөө нэг нөхөр маань багштайгаа нэг Франц хаанах чи мэдгүй нэг ямар ч хэлсэн Европ байсан. Мартчихж тэрэн. Тэгээд тэр нөхөр маань нөгөө багш руугаа ярьсан байгаа нэг өдөр. Тэгээ маргааш нь багш нь биднэрт ирээд ярьж байгаа байхгүй тэрийгээ. Бүгд тэр ангиараа нэлээ боо юм гэсэн чи яасан гэсэн чи. Багш руугаа яриад ингээл амар уцаа аваад дөрөн дуурс гэсэн чи багш нь 여보세요 гэж авсан юм байна. Тэгсэн чи өөдөөс нь 여보 гэсэн. Багш нь савж унжаа. За тэгэхээр яагаад багш ингээд 여보 гэдэг нэгээд байгаа. 여보 гэдэг үг чи өөрөө юу яа? Дангаараа ханаа гэсэн үг тийм ээ.
Аль хэзээний нөгөө нэг хурмаа хийгээд нэг гэрт орчихсон хүмүүс нэг ханаа гэдэг ингээд дуусдаг шүү дээ. Тэгэхээр 여보 гэхээр юу юм? ханаа багштайгаа 여보 ханаа гэдэг ингээд дуудсан байгаа юм да. Тэгээ багш нь бүр ингээд нүдэнд орой дээрээ гараад ингээд наа чи ингэж болохгүй, ингэж тасалдгүй юм солонгос үгийг таслахгүй шүү гэдэг ингээд бүр сургасан байсан. Тэгэхгүй бол нөгөөд чи ингээд нөгөө нэг яг өөртөө соёлын дагуу таслах гад байдаг. Нэг юм бас түүхтэй. Тэгэхээр хэл сурж явах явцдаа айгүй олон тийм фан юмнууд их зөндөө болдсон шүү дээ. Та нар ч гэсэн зөндөө олон тэргээ ингээд дараа нь ингээд ботхоор ямар инээдтэй юм бэ гэдэг ингээд бодно. Тэгэхээр ер нь бас хөөх юм айгүй хөгжилтэй хэл сурах айгүй хөгжилтэй. За 여보세요 гэсэн мэн тэ. 여보세요. За яасан. 자야 씨 난설마예요. 또 박신 ярь진 тэ. 자야한테 ярих нь. 자야 тэгсэн чин 자야 했어. 난설마 씨 무슨 일 있어요? 무슨 일이에요? 무슨 일이에요? 자 тэгсэн чи яасан. 약속 시간을 바뀌다. Би солимоор байна. Би цагаа солимоор байна. хоёулын болцоотой цагаа солимоор байна. яасан. 바꿀 수 있어요? 바꿀 수 있어요? асуусан шүү дээ. тэгсэн чи яасан. 내일 숙제가 너무 많아서 за юу юм? миний гэрийн даалгавар амар их байна. Тэ амар их байгаа болохоор яасан. 만날 수 없어요. би уулзаж чадахгүй юм шиг байна. за уулзаж 미안해요 гэсэн тийм үү? уулзаж чадахгүй юм шиг уушлаарай. за тэгсэн чи яасан. 그래요? 그래요? 괜찮아요. 그럼 모레는 어때요? 모레 히토드링. маргааш нөгөөдөр ахна тийм ээ. За маргааш нөгөөдөр мөн шүү дээ. маргааш нөгөөдөр. за тэгвэл нь 좋아요. би тэгэхээр гэрийн даалгавраа хийчихгэн тийм ээ. 좋아요. 자야 씨 정말 고마워요. за юу вэ? үнэхээр их баярлаа гэж орж ирж байгаа. за гихшгээр ерөөхдөө бид нар яах нь харилцан арай ярьж болно гэсэн. за харилцан арай нэг иймэрхүү байна. за тэгэхээр харилцан арайгаа бид нар хийсэн учраас за хичээлийн багшийн нүгээр дуусгая. за ингээ 22 дугаар хичээл нь та бүхэнд хүрлээ. за ингээ 23 дээрээ бүгдээ уулзцай. 23 дээрээ иртлээ бүгднийг ингээд давхарлаад ингээд авчрах хэрэггүй шүү. бүгдөө ингээд чөлөөлөөд айгүй тийм чөлөөтэй бүх юмаа цээжилсэн. айгүй тийм юу гэх одоо дахиад над дээр нэм юм өгөөч гэдэг нэг бэлэн байдалтай ирээрээ. за ингээд 23 дээр бүгдээ уулзцай. за түр баяртай. 안녕.